Халдвар төвчин судлалын үндэсний төв харшлын сорил шинжилгээг хоёр төрлийн аргаар авдаг. Үүний нэг нь арьс хатгах сорил шинжилгээ бол нөгөө нь цуснд харшил төрүүлэгч тогтоох шинжилгээ. Тэгвэл улстай ганц байдаг арьсны төвийн цуснд харшил төрүүлэгч тогтоох шинжилгээний уруулж бодис тасраад 7 хоног байна. Иргэн маргад эрдэнэ дүүргийнхээ арьсны эмчид өнгөрсөн 7 хоногт үзүүлэхэд дүүргийн эмнэлэг шинжилгээ авах боломжгүй арьс өвчин судлалын үндэсний төвд харшлын шинжилгээ өгөх хэрэгтэй гэжээ. Энэ давуу тус эмнэлэгт шинжилгээ өгөх гэтэл уруулж бодис дуусган гээд хувийн эмнэлэгт шинжилгээ өгөхийг санал болгосон байна. Эффектийг нэг эмнэлэг чиглүүлээ. Тэгээд эффектийг залгасан чинь багтын шинжилгээ 370 мянга, сорилт нь 130, цусаар авдаг шинжилгээ 108. Тэгээ би ч одоо эрүүл мэндийн даатгал төлж тэгж өмнөдөө төлөвлөх ямар шаардлага байна тийм үстэй. Тийм бол бүгдийг хөвчилчих л да. Тэгвэл хин эндээ амарчтай. Тийм байна. Та тэгээд шинжилгээгээ ер нь өгч амжсан уу? Одоо ямар байдалтай байгаа вэ? Одоо өгч амжаагүй тэгээ одоо миний хамгийн туслахлаг хэрэглээд одоо туслахлаг хэрэглээд байж байна. Цуснд харшил төрүүлэгч тодорхойлох шинжилгээгээр амьсгалын хорь, хүнсний хорь, мөн холимог хэлбэрийн харшлын сорилыг тодорхойлох боломжтой. Ингэхдээ хүүхэд жирэмсэн эмэгтэй хүүхдээ асарч буй гэхээс шинжилгээг үнэгүй авдаг бол бусад эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдээс 39 мянган төгрөгийн төлбөртэй авдаг байна. Тэгвэл тус бодис хизээ ирэх талаар тодруулахад яг одоо энэ харшлын уруулжийн хувьд бол харшлын багц авсан манайх багц авсан компани болохоор ерөнхийдөө гэрээгээ хийсэн. Сая 4 сард гэрээгээ хийгээд тэгээд уруулжаа бол бид нар захиалга өгсөн байгаа. Тухайн газар нь болохоор энэ 7 хоногт нийлүүлнэ гэсэн байгаа. Гэхдээ яг хөө тендер авсан газрууд чинь уруулжийнхаа захиалгыг аваад хил гайл дээр саадах ч юм уу гаднаас ирдэг учраас тодорхой хугацаагаар бас ингээд 1-2 сар саадах ч юм уу тодорхой хугацаанд бас сааддаг юм байдаг л гэсэн. Өөрөөр хэлбэл харшлын уруулж бодис тасарч байгаа нь анхны тохиолдол биш, байнга тасардаг гэдгийг энэ ярианаас харж болохоор байна. Тус шинжилгээг ихэвчлэн өндөр настан хүүхэд жирэмсэн эмэгтэйгээс авахыг эрмэлздэг байна. Учир нь цусаар шинжилгээг авснаар үзүүлэх хариу урвал бага байдаг. Жилд ойролцоогоор 2000 орчим иргэн дээрх шинжилгээг өгдөг. Иймээс энэ тооны уруулж бодисын захиалга өгснөөс эхний ээлжид 3000 хүн тун уруулж бодис ирнэ гэлээ. Тэгвэл эрүүл мэндийн сайдын хувьд уруулж бодис тасрах нь эмнэлгийн менежментийн асуудал, салбарын амуунд оролцоо болсон гэдгийг тодтоглоо. Одоо нэг эмнэлэг дээр нэг багаж хэрэгсэл уруулжийн тоглол гарахад тэр бол одоо эрүүл мэндийн яамны асуудал байха болцоо. Тийм учраас эмнэлгийн менежмент бол бас асуудал.